Цагаан сарын баярыг Азийн улсууд тэр дундаа бүгд найрамдах Солонгос улсад хэрхэн тэмдэглэх талаар ярилцахаар бид яг одоо бүгд найрамдах Солонгос улсаас холбогдож байгаа доктор профессор Нота Хёптэй холбогдоод байна. Бэлгийн тоолын шинэ жилээр заавал иддэг онцгой хоол бий. Бүх айл тогкуг буюу будааны гурилтай шүл иддэг. Энэ нь будаагарын хийсэн цагаан өнгөтэй гурилыг урд нарийн хэрчиж шүлэнд хийж болгосон хоол юм. Энэхүү хоолны утга учирын тухайд ярил будааны гурилтай шүлэн цагаан өнгөтэй. Будааны өнгө учраас тэр шүү дээ. Тэгэхээр цагаан өнгө нь ариун цэвэр тунгалаг байдлыг бэлэгддэг. Харин будааны гурилыг урд нарийн хэлбэрээр хэрчдэг нь урд насалж эрүүл энх амьдрахын бэлэгдэлтэй. Тэмч учраас Солонгос хүн бүхэн бэлгийн тоолын шинэ жилээр энэхүү хоолыг заавал иддэг боломжтой. Будааны гурилтай шүлийг эзнээр нэг нас нэмлээ гэж үздэг байна. Тийм очиртай байх нь. Манайд ч бас сайн харах юм бол дэлгүүрээс энэ будааны гурилтай шүд олдох байх. Идэх юм бол бид ч бас нэг нас нэмэх юм байна гэсэн үг үү? Тийм ээ, тэгин шүү. Бэлгийн тоолын шинэ жилээр чарэ гэж нэрлэгддэг өгдөөцтэй хүндэтгэл үзүүлэх ёс бий. Мөн үүнээс гадна эцэг эхээ наг заах эгч ахмад наснуудад мөн л ижилхэн мэндэлж ёсолдог. Энэхүү мэнчлэн ёслох үйл явдлыг Солонгос хэлээр сэбэ гэж нэрлэдэг. Өөрөөсөө дээш үеийн ахмад наснд мэнчлэн ёслохтой хүндэтгэл үзүүлж мөргөл үйлддэг. Энэхүү мөргөж ёсолсны дараа ахмадууд нь хүндэтгэл үзүүлсэн хүндээ бэлэг өгөх эсвэл мөнгө өгдөг боломжтой. Харин үүнийг ашиглаад мөнгөн бэлэг дахин авах гэж хүүхдүүд хэд хэдэн удаа ахмадуудаа мөргөж ёслоод байдаг л та. Манайд бол оронд нь өндөр настан ахмадуудтайгаа золгоод төрүүлж тэдэнд мөнгөн бэлэг өгдөг. Тэгэхээр мэдлэх заншлын хувьд эсэргээрээ юм шиг байна тийм үү? Тийм ээ, Солонгос ахмадуудад зориулж авчирсан бэлэг хэрэглээний мөнгө зэргийг өгдөг. Мөн өвөө эмээ нар ач зээ нартаа мэнчилгээний мөнгө өгдөг. Харилцан солилцох маягтай байдаг. Чарэ буюу өвөг дээдсээ хүндэтгэн засах баярын ширээн дээрх зүйлсийг ч мөн багцалж бэлтгээд зардагаа гэж сонссон. Ихэвчлэн айл бүр уламжлал ёсоор зах явж, жимс, гүнжтэй навч, хачирхий хүнсний материалаа цуглуулж, өөрсдийн чин сэтгэлээр бэлтгэсэн хүндэтгэл үргэлийн ёсоо үйлдээд түүнийгээ дараа нь гэр бүлээрээ хуваан иддэг л дээ. Гэвч цаг хугацааны хувьд давчуу үнэхээр завгүй амьдралтай айл өрхийн хувьд урьдчилан бэлдэж өгсөн өргөлийн хүнсийг худалдан авах нь бий. Гэхдээ биечлэн зах дээгүүр орж хүнсний материалаа цуглуулж түүгээрээ хоолныг бүрийг хамтдаа бэлтгэж дуусаад ширээ засан өвөг дээдстэй хүндэтгэл үзүүлээд бэлтгэсэн хоолоо хамтдаа зоогддог айл өрхүүд олон бий. Би сар шинийн соёл уламжлалын талаар Солонгос улсын доктор профессор Нота Хёптэй ярилцлаа. CBS Mongolia сар шинийн тусгай дугаар үргэлжилж байна. Хэсэг хугацааны дараа бид олон улсын онцлог үйл явдал тоомлог хүргэнэ. Мөн энэ жил хүлээлт үүсгэж буй сэдвүүдийг онцлог болно. Завсарлагын дараа бид голлох сэдвүүдийг дэлгэрэнгүй тайлбартаагаар үргэлжлүүлнэ. CNBC телевизтэй хамт байгаад баярлалаа.